За юу эцхан залуучууд дахиад нэг про тактик бэлтээд аваад ирлээ. За өмнөх Монголцын Inferno-гийн тактик маань хүмүүст нэлээд таалагдсан шинжтэй байсан. Комментэн дээр Mirage гэсэн хэд хэдэн коммент харагдсан. Угаасаа манай монголчуудын төдийгүй CS2 сонирхогчдын хамгийн дуртай мапуудын нэг бол маргаангүй Mirage байдаг. Тэгэхээр энэ удаагийн про тактикаараа Navi багийн үнэн зөв Mirage-ийн тактикийг бэлтлээ. Энэ тактик нь Copenhagen Major дээр Cloud9 багийн эсрэг хийсэн тактик бөгөөд раундын хамгийн чухал хайлайт хэсэг нь Rampus хийсэн коннекторын утаагаар алхаж орж байгаа хэсэг юм. За ямар ч тач раундаа нэг үзэцгээе. Өнөөдөр имжлэгтэй Pirate Swap хамтран ажиллаж байна. Хэрв та одоо байгаа скинээс өөдөд байвал Pirate Swap-ыг нэг сонирхоод үзээрэй. Trade зэсрүү орсноор та өөрт байгаа скинээ өөр скинээр сольж авах боломжтой бөгөөд хормын дотор таны инвентори руу орох болно. Мөн анхны трейд нь бонустай шүү. Харин Instant Sales руу орвол өөрт байгаа скинээ зараад шууд бэлэн мөнгө болгоод авах боломжтой. Free Beasts руу орвол олон төрлийн giveaway-уд байгаа бөгөөд энд Dragon Lore хоцсон хүн харагдчихэ. Та Red Dragon гэсэн промо кодыг ашиглаад 35% deposit бонус аваарай. За раунд эхлэхэд бит шууд төрөлтийн цонхны смог хийж, харин Wonderful бидний хилтгэр гардаг утаа хийсэн. Navi-гийн тоглогчид 1 Palace, 1 Ramp, 1 Mid, 2 Under гэж салж явсан бөгөөд Андри 2 тоглогчийг алхаж явж байхад нь голд байгаа Алексиб цонх болон шортыг нь манж өгч байгаа. Энэ хооронд нь Wonderful энэ тактикийн хамгийн чухал смок болох Conny Smoke-ийг хийсэн. Утаа задарсны дараагаар бит Има 2 утаагаар алхаж шат болон jungle руу салж явна. Яг тэднийг алхаж орох үед нь Алексиб шортыг утаснаар айлын тоглогч шортоос Conny-г харах боломжгүй болж байгаа. Хэрвээ шортын тоглогч нь азаа үзээд смоко захлаад гарч ирвэл юу болох вэ гэвэл ийм л юм болно. City-гийн Агийн хамгаалтан дээр байдаг түгээмэл байршил гэвэл мэдээж City, Jungle, Stairs зэрэг газрууд байгаа. За нөгөө утаагаар оржсон хоёр тоглогч маань хоёр тийшээ салж алхаад нэг хүнийг бариад авч байгаа. А дээр 2 хүн унгасан учраас Rampus нь Wonderful, Palace-аас GL гараад ирнэ. City-дэсэн тоглогч Wonderful бариад авч байгаа. Мэдээж Alexib мид дээр lurk хийгээд үлдчихэж байгаа. Бит утаагаар гарч ирэхдээ маш гоё таймингтай гарч ирсэн. Яг уу шатны тоглогч битийг унгаасан ч гэсэн дахиад нэг хүн гараад ирнэ гэж огтоосоо бодохгүй. Бит унлаа гэхэд Има трейдинг хийх байсан. За ингэснээр нэг л мэдгээд 5 эсрэг нэг нөхцөл байдал үүсч Navi А сайтанд бомбо тавьж энэ раундаа авч байгаа. За бүгдээрээ ямар ч гэсэн энэ тактикт ашиглагдсан utility-нүүдээ сурцгаая. За та нар Mirage дээр найзуудаараа нэг тоглож байхдаа энэ тактикийг хэрэгжүүлээд үзээрэй. Бараг л бүтэг байх шүү. За тэгээд өөр ямар багийн эсвэл ямар мапийн тактик ярилмаар байгаа комент хэсэгт бичээрэй. Мэдээж саба дараарай, лайка дараарай. Баярлалаа.